За сайн байцгаана уу? Та бүхний өнөөдрийн мэнд хүргэе. Намайг Чин Түшиг гэдэг. Би сонирхлоороо ном унших маш их дуртай. За анх юм Kindle e-reader-тэй болоод энэ жижиг төхөөрөмж миний унших арга барилыг бүрэн өөрчлөн чиний ерөөсөө санаагүй. Та бүхэн мэдж байгаа Монголд бас номын сангийн хүртээ хэмж сайн ном тэр болгон олдцтой байдгүй шүү дээ. Гэтэл энэ жижиг төхөөрөмж маань өөр дээрээ бүгийн багадаа 1000 ном агуулгын дээр ямар ч орчинд хүссэн номоо хаа газар ингээ уншаад явах боломжтой байдаг нэг гайхамшигтай санагддаг. За тийм ч учраас энэ боломжийг бас бусдаа нээх үүднээс халаасны номын сан буюу Pocket Library гэдэг төслийг эхлүүлж байна. За энэ төслийн маань гол санаа нь юу вэ гэхээр эрхлэгчдийн гар дээр байгаа ашиглахдаггүй e-reader-уудыг үнэхээр ном унших дуртай боловч худалдаа авах боломжгүй хүмүүст өгөх зорилготой байгаа. Тэгэхээр энэ маань бол second hand буюу өмнө ашиглаж исэн Kindle-үүдийг стандартын дагуу шалгаад цэвэрлээд дээр нь зохицооны сайн номнуудыг нь хийгээд хүмүүсээр хүргэх байгаа. За энэ маань бол зөвхөн Улаанбаатар хот гэлдэг өдөө орон нутаг руу хуржүүлжлэхийг зорино. За тэгээ бас та бүхэн энэ маань хэрэглэсэн e-reader уншигч юм байна гэж голоорой. За одоо миний гарт байгаа энэ Kindle Paperwhite 7 гэх загвар бол 2015 оны миний өөрийн ашигладаг загвар байгаа. E-ink гэдэг энэ технологи маань өөрөө одоо сүүлийн жилүүдэд айхтар шинжлэгдээгүй. Ерөнхийдөө бол энэ цаасны нэгтрэл одоо энэ дэлгэцийн нэгтрэл нь өөрөө 300 pxi гэдэг энэ дээрээ ерөнхийдөө тулцсан. За одоо сүүлийн жилд гарч ирж байгаа загварууд бол ихэвчлэн одоо хэлбэр хэмжээ дээр нь одоо бичих боломжтой өнгөтөр гэх мэтлэн өөр бусад нэмэлт функцүүд оруулж байгаа учраас одоо аль хэдийн зах зээл дээр байгаа энэ төхөөрөмжүүд хүртэл аяг үнцэнтэй хэвээр байгаа. Тэгээд дөрөв дурсан чинь энэ маань бол ном унших дуртай ирнэ бас боломжгүй хүмүүст бол гар дээр нь 1000 номыг одоо өгөх ийм том хувьсгал авчрах төхөөрөмж байгаа шүү. Тэгэхээр манай энэ төсөлтэй хэрвээ та бүхэн хамтарч ажиллахыг хүсэх юм бол бидэнтэй холбогдоорой. За бидэнтэй та бүхэн өөрт байгаа энэ төхөөрөмжөө хандвалахаас гадна мөн дээрээс нь одоо хөгжингүй орнуудад амьдарч байгаа бол таны хотод байгаа ийм хямд үнээр зарагдж байгаа төхөөрөмжүүдийг зөв хүмүүстэй хүргэх. За тэгээд дээрээс нь энэ төхөөрөмжн дээр байршуулах сайн чанарын өөрийнхөө номыг байршуулах сайн чанарын номыг хийх туслах гэх мэтлэн байгаа бол хамгийн чухал нь хэрвээ та одоо ном унших дуртай боловч энэ захин ном унших боломжтой e-reader төхөөрөмж авах боломжгүй байгаа бол бид нартай холбогдож энэ доор байрлах энэ видеоны доор байрлах формыг бүглөөрэй. Би та бүхэнтэй би танд хүрж үйлчлэхийг зорих болно. Танд амжилт хүсье. Баярлалаа.